Сайн уу. Өнөөдөр болвол 5 сарын 5 Солонгост хүүхдийн баяр болж байна. Тэгээд хүүхдийн баяраар нь бол бүх сургууль соёл албасаар амарж байна. Тэгээд би сургууль дээр байна л та. Тэгээд сургууль дээрээс нэг хүүхд жоох оюутан алга. Мэдээж бас хин нэгний хүүхд болохоор баяр хийж байгаа. Өнөөдөр навайг манай ажлын менежер өнөөдөр ажиллаад өгч гисэн. Би нөгөө ажиллах хувцсныхаа газрынхаа хүүхдийн хувцсны хэсэгт ажилладаг байхгүй юу? Өнөөдөр ажилласан бол бүр амар завгүй байх байсан баха. Тэгээ би ерөнхийдөө ажилдаа амар санаа манай ажил онол яг хийх юм маань бол гайгүй зөө. Тэгтээ би ажилдаа үнэхээр дуургүй. Oh my god. Яагаад юу дуургүй байгаа вэ? Эдрээгээ тэгэхээр ямар сонирхолтой. За одоо ингээд сургуулаа төгсгөө ирэнгүүт би энэ бол цаашдынхаа за би чинь цаашаа мэрэгчлэрээ яаж ажиллах вэ гэдэг юм яриад юм бол жоохон мэрэгчлэлтэйгээ холбоотой юмнууд аягүй их бодож эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт би мэрэгчлэлтэйгээ ямар ч холбоогүй тийм зүйлүүд ингээд хийгээд байгуу нэгдүгээрт надад амар цагаа өрөөд байгаа юм шиг санагддаг. Тэгээ хоёрдугаарт би ч одоо ингээд энээс илүү зүйлийг хийж бүтээх хэрэгтэй байтал би ч одоо юу энд ингээ хүүхдийн хувцас ихээ суугаад байгаа юм лээ гэж амар бодогддог. За тэр бодол баг би ингээд өдрийн 7-8 цаг ажиллаа гэж бодоход цагт баг 10 удаа тийм бодол орж ирдэг. Гэтэ ажиллахаас ураар байхгүй. Ажиллаж ээж амьдрна. Зүгээр л амаа татаад ажиллах хэрэгтэй. Тэгтээ би ингэж би ажиллаа ингэж ялгархаж хийх юмар дурггүй. Тэгтээ яагаад ч юм амар хэцүү байдлаар хийд юм аа. Сисаны хувьд. Тэгтээ одоо яг энэ бүхэн дуусч байна. Тэгтээ хизээ дуусна мэдэхгүй л байна л та. Өөртөөж. Хурдан дуусаасаа гэж найдаж байна. Тэгээ би үнэхээр бүтэн сайн би ажиллаад бүр манай ажил үнэхээр ойртой бүр үнэхээр завгүй байгаа. Гадаад улаараад тэр юм уу хүмүүсийн одоо хувцас авах хэрэгцээ нэг хэсэг юм уу аимшигтай завгүй байгаа. Тэгээд угаасаа өнөөдөр завгүй байна гэж бодоод манай менежер наваг ажиллаж гисэн баг. Тэгэхээр би эхлээд би ер нь хүндээс үгүй гэж ерөөсөө хэлж чаддаггүй баггүй юу. Ингээд тэр хүн надад найдаад надад итгээд тийм зүйл гуйж байгаа илүү дээ тийм асуусан байлгүй дээ гэж одоо би ерөөсөө үгүй гэж хэлж чаддаггүй. Тэр бас буруулах халтаа нэгсэн доо. Өнөө тэгээд би бүтэн сайн бүр үнэхээр амар ядраад тэгээд би менежертэй хэлсэхгүй би үнэхээр ядраад байна. Би хоёртод ажиллаж чадахгүй нэ гэсэн чинь чи нэгтгэд яадаг л сургуультаа явдаг үстэй гэх тийм. Тэгээ хоёртод ажиллаа чи гуравтад ихтэй амардаг үстэй. Чи сургуультаа явдаггүй үстэй гэхгүй. Миний жоохон муухай санагдаа надаа. Гэ би тэгээ 7 хоногийн 60% нь ажиллаж байгаа нь үнэ. Тэгээд нэгдүгээр хоёртод угаасаа хичээлээ шахаад ингээд үзэж байгаа нь үнэ. Гэтэ би чи сурагч штэ. Oh my god. Миний номер 1 хийх ёстой зүйл бол эхлээд хичээлээ их дараа нь ажиллах. Үгэлдэ юу лээ? Эхлээд хичээлээгээ тэгээд амраа тэгээд ажиллах ёстой юм болов? I don't know. Тэнгүүд амар чиний амар сургуультаа явдаггүй юм чинь чамд ядраад ах ямар хэрэг байгаа юм бэ гэсэн маягаар ярьсан байхгүй юу? Тэгээд тэр нь надад амар таалагдаагүй. Тэгээд би шууд яг өөртөө бүрээ бат зогсоод үгүй. Би ингээд хэдийгээр 1-2 дахь хичээлдээ явдаг ч гэсэндээ энэ миний сүүлийн үйлрэл надад хийх зүйлсүүд зөндөө байгаа. Би хичээлээ илүү сайн хийх хэрэгтэй. Тийм болохоор би 2 дахь ажиллахгүй. Тэглээж би 3 дахь амардаггүй. Би 3 дахь өөр ажил хаяа хийдэг. Хаяа сургуультаа явдаг. Би 3 дахь огт амарч үзээгүй. Гэлээ. Өнөөдөр ажиллахааргүй болсон юм. Тэгээ оронд нь сургууль дээрээ ирсэн байна. Тэгээд өнөөдөр зүгээр юу ярих гэж байгаа вэ гэхээр би сая хичээл хийж аваад миний бос тийсэнаа жоохон сонирн болоод эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр эндээ автаж болохгүй шүү гэд газ гарч ирээд нарны гэрэлд ор сууж байна. Нар гэдэг бол надад маш чухал. Ер нь хүн болгонд л чухал гэдэг баха. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн амьтан. Уран амьтантай нэг төрөл зүйл. Тэгээд модод хүртэлтэй цэцэг навч хүртэл яг нарны чиглэлийг дагаж ургадаг штеп.
амьдч гисэн. Нартай газараас байх дуртай байдаг байх. Жишээлбэл муур. Тийм ч болохоор юм уу? Би бол наранд үнэхээр хайртай. Би наранд үнэхээр дуртай. Нартай өдөр надад бүр миний сэтгэл санаа бүр маш гоё байдаг. Бороод өдөр яах вэ? Тэгтээ жоохон бүрхэг байхаар би жоохон даун болох гэдэг. Тэгээ өнөөдөр нартай гоё байгаа учраас ингээд наранд нарны дор сууж байна. Тэгээ кофегоо сууж байна. Өчигдөр бас би ерөөхдөө бас нилээн гадаа сууж байгаа л таарсан. Гэтээ өөрийгөө бас ингэж яамаар байна. Би өмнө нь бол ерөөхдөө ер нь одоо жоох өөрийгөө анзаарчлаа л да. За би ч юм юм байна, юм хүү юм байна гэд энийг тэг яг яаж анзаарч эхэлсэн бэ гэхээр ингээд хүмүүстэй харилцаад тэр хүмүүстэй харилцах одоо тэр хүмүүсийн connection донд би яг ямар хүн юм байна. Би тэр хүндээ яаж хандж чинь өөртөө яаж хандж чинь гэдгийг ер нь бол одоо ингээд жоохон ийм 3-40-ийн нүдээр тийм цэвэр одоо нүдээр гэх юм уу харж эхэлж байгаа хгүй. Тэнгүүд би ер нь яг өөрийгөө мэддэг байсан. Гэтэ энийгээ засах тал дээр нэг амар бодож байгаагүй маа. Тэрний юу вэ гэхээр ер нь бол өөртөө нэлээд хатуу хандаад байдаг. Өөртөө ерөөсөө амрал өгөх маш дурггүй. За энэ л тас миний бас яг байгаа ситуацаас нэлээд хамаарч иж магадгүй. Яг энд бол бүх зүйлийг надаас шалтгаалж байгаа. Би яг ямар шийдвэр гаргаж би юу хийн тэрнээс маань миний маргааш нөгөөдөрх миний амьдралыг 100% хамаарж байгаа учраас би өөр хин нэгэнд найдаж чадахгүй ганц өөртөө найдаж байгаа. Тэгээд нэг өдөр ч юм уу амраад ч юм уу тэгээд нэг тиймэрхүү жоохон назаарлын байдалтай болцохоор маргааш нөгөөдөр дараа 7 хоногт ингээд дараа нь байдал жоохон хэцүү болоод эхэлдэг. Тэрнийхэн үр шим хийж байсан нэг юм тийм жоохон хэцүү байдал гарч ирээд идэв юм аа. Яг ийм байдалд ингээ 3-4 жил байцахаар за амарч ирсний хооронд ядч юм ямаа хийж хичээл хийж нэрийгээ хийж тэрийг эртгийг хийж гэд тэгээд идэг. Тэр маань бүр сүултээ ингээд зуршил болоод тэгээд амрахтаа айгу гэрэлтийн мэдрэмж аваад идэг. Амрахтаа айгу гимшдэг. Би ингээл амарч идэг өөр хүмүүс юм хийж байгаа даа гэж юм яг тэр бодол бүр маш хүчтэй байдаг. Тэр бодлосоо болоод юу нэлээд амрах дурггүй. Тийм. Тэгээд өчигдөр бас би нэлээд гадаа суугаа найзтайгаа юм яриад ингээд сууж хатаас дотор үе бодогдолсон чи ингээд сууж байгаа хооронд юм хийж байгаа чи гэд үе бодогдоод амарлаа би бүр хүчээр өөрөө гэд юм хийхгүй. Үгүй би яг энэ цагийг өөртөө засцуулна. Би одоо ингээд яг гоё амраа суумаар байна. Би нэг хүртэх хэрэгтэй. Гэт бүр хүчээр өчтөр ч юм уу ер нь бол гоё наранд суусан. Тэгээд саяас үгүй би яг ийм мэдрэмжтэйг ингээд юм аягаа суугаад очихгүй. Энийг дараа нь хийж болно. Дараа надад цаг гарна. Одоо би өөрийгөө бодоод өөртөө гоё байх. Тэр зүйлээ хийх ёстой гэдэг. Тэгээд гадаа гарч ирээ сууж байна. Айгуу санаа бас ийм байна. Ингээд өнөөдөр сургууль дээр хөнгөөсөн чинь бас жоохон ингээд сэтгэл төгшөөд гэх юм уу. Зүйлээд ингээ ганцаараа ер нь бол жоохон байж чадгаа болчихсон. Энэ манаас бас сүүлийн үед надад тохиолдсон зүйлстэй бас айгүй холбоотой байх гэж бодож байна. Би өөрийгөө айгүй ганцаараа байж сурсан, ганцаараа байхдаа тухтай байдаг. Олон хүмүүстэй байх дурггүй өдр гэж боддог байсан. Тэгээд хэсэг миний хажууд нэг хүн нэлийн одоо нэг хүн жоох хэсэг би одоо ингээд нэлийн хүмүүсийн дунд тэг ингээд яг нэг хүнтэй хамт ингээд одоо тэр юу гэж хэлэх юм бэ? Ер нь бол цагийг ингээд хамт өнгөрөх хүн байсан. Одоо бол байхгүй. Тэнгүүд эргээ ганцаараа болоод ирэнгүүт байж тоолцсон. Тэгээ би өмнө яаж ганцаараа ингээд болоод идэвсэн ингээд огт санахгүй аа. Тэгээд өдөр доорож нэгээс хоёр хүнтэй юм яриад ингэсэн штэ тэгсэн штэ гэж юмаа хуваалцахгүй болвол ингээд сэтгэл төгшөөд байдаг болчихсан аюу санаа. Өнөөдөр яг нөө манай найзуу сургууль дээр байхгүй би ганцаараа хичээл хийгээд байжингууд яг тэр хэрэгцээ маань бүр ингээд аюу хүчтэй гарч ирээд тэг заярсан юмаа яри. Яаж ярьж болох вэ гэж бодож байгаа voice бичээ сууж байна. Тийм байна. Тэгээд
ер нь бол сэтгэл санаагаа эргээд тогтворжуулах гэж нэлийн арга хэмжээнүүд авч хэлсэн. Тэгээд юм судалж агаад юу болж мэдсэн бэ гэхээр энэ өглөөний тэмдэглэл бичгнээс аюу үр дүнтэй байдаг гэж нэлийн хүмүүс ярьдаг юм билий. Тэгээд өглөө босоод бүрэн хуудсан бичсэн. Тэгээд тэр нь үнэхээр их санагдаж байна. Өглөө босоод шууд бүрэн хуудсан бихээр бүр баг юм тийм яалшиг санагдаад болохоор би зөвөр өглөө босоод надад юу бодогдчих чинь тэрийг яг бичиж эхэлж байгаа. Тэр нь тал нүрч байсан хамаагүй зүгээр л бичиж байгаа. Тэгээд өглөөдөө 5 минут яг одоо амьдрий нэтрэгээ тийм юм сонсоод бясалгах гэж хэлж байгаа. Тийм ээ. Тэгээд оройдоо бас хийж болох юм нэг активитиг бас хайж байгаа. Тэгэхээр орой бас ингэ гэртээ ороод ганцаараа байхаараас аюу сэтгэл төгсдөг болцсон байлээ. Тэрийгээ бас болох арга хэмжээг бас авч эхлэх байхаа. Тийм байна. Тэгээд цугуул төр хөнгөөсөн чинь бас ямар юм бэ? Тийм байна. Тэгээд яа одоо ингэж байж байгаа юм алтайжгүй бол байхаа. Би тэгээд Монгол явахыгаа үнэхээр хүлээлттэйгээр хүлээж байна. Бүр хурдан Монгол яваад гэрийнхнийхээ хажууд гоё амарх юмсан. Гоё хөдөө яваад байгальтайгаа яг өөртөө тулаад тэр цагийг маш хүлээж байна. Тэгээд яа хайд манч гэсэн намаа яг ямар хүмүүс сонсдгийг сайн мэдгүй сонсдож байгаа юм. Яг ямар хүмүүсхэн цагаа зарцуулаад сонсдгийг сайн мэдгүй ямар ч тач сонсож байгаа хүмүүс маань байвал өөрийгөө хайрлаарай. Энэ аюу хэлэхэд амархал та гэхдээ үнэхээр хийхэд хэцүү юм байна. Өөрийгөө хайрлаарай, өөртөө цаг гаргаарай, өөртөө гоё нарлаж суух тэр цагийг өөртөө олгоорой. Тэгээд ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн асуудалтайгаа ингээд тэмдэж байгаа хүмүүс байвал гадуур бичээрэй. Би ингээд хамтдаа яаж нэг даван туулах талаар ингээд ярилцаад тун тата байх болно. Одоо биений таньдаг байх, таньдаггүй байх хамаагүй зүгээр биеиндээ туслаад биений илүү аз жаргалтай байх тал дээр биеиндээ жоохон ч гэсэн тус болж ивэл даазгүй. Тийм байна. Баярлалаа цаг гаргасанд.